Игчээ, би Жарим байна. Та одоо хаана вэ? Танд хэлэх их чухал юм байна. Гүнжүүтэй хамт очие. Жарим. Энэ юу болоод байгаа юм бэ? Үннийг хэлэхэд Ким Ингүү багш ерөнхийлөгч өөртөө нь уулзаад явсны дараа осолд орсон гэдгийг мэдээд хуваараа хөөцөлдөж байж энэ бичлэгийг олсон гэсэн. Багш, яагаад одоо хөтөл энэ талаар хэлээгүй юм бэ? Багш, таны жаргалтай байгааг хараад хэлээгүй гэсэн. Яаж ингэж боддог юм бэ? Манай аав нас орсон нь чиний юусагс болсон юм уу? Уучлж чадахгүй. Өгсөн ч тэр хүнийг уучлж чадахгүй. Игчээ, Гүнжүү. Энэ бичлэг бас нууц санхүүгийн баримтыг ээжэд харуулж чадаагүй байгаа. Ээж сошролд орчих байх гэж бодоод. Компани зүгээс энэ 7 хоногт багтаагаад банкны зээлээ төлөхгүй болохгүй болохоор жин захиралд найдаад байх шиг байна. Ямар ч аргаар хамаагүй энэ асуудлыг шийдчихвэл хөрөнгө оруулалт авч чадна гэж бодож байгаа байх. Манай компани ийм байдалд орчход байгаа ч гэсэн Жин Юнсог тэр хүнээс болсон. Очиж хэлцгээе. Тэр хүний үнэн төрхийг бүх хүн мэдэх ёстой. Тэр хүнийг явуулж байж манай компани дахин шинээр эхлэх боломжтой болно. Өчигдөр манай компани түншүүлэх Гөгжээ банкны төлөөлөгчтэй уулзаж асуудлыг нааштайгаар шийдэхээр болсон. Тодорхой хариултыг авахгүй яасан. Тэгж байгаа дахиад болохгүй гэд байвал асуудал бүр хүндэрнэ. Миний хэлэх гэсэн зүйл бол манай компани хөрөнгө оруулалт авч чадахгүй байгаа нь асуудал үүсгээд байгаа ч гэсэн Blackone компаниг нэгтгэж болох юм. Гарынхын үсгийг л авчихсан байхад хөрөнгө оруулалтаа эхнээс нь аваад эхэлнэ. Юу болоод байгаа юм? Хуралтай байна. Гэр бүлийн асуудлыг гэртээ ярьцгаа. Гэр бүлийн асуудал биш ээ. Компани томоохон хувь эзэмшигч болох AT Group-ийн ерөнхий захирал Жин Юнсогийн огцрох ёстой шалтгааныг хэлэх гэж ирсэн. Дүрм ёсоор захирлын суудал суусан хүнийг зүгээр нэг халжихж болохгүй мэдтгэл баймар. Наа Жинжүү, наа Күнжүү. Эндээс гарцгаа. Оо хөргөнч гисэн. Хадам ээжээ. Танд харуулах юм байна. Гар гэж хэлж байна шүү. Ээжээ.
Та ч гэсэн харах юм бол Жин Юнсок гэх наад хүнээ дахиж харахыг ч хүсэхгүй. Чуу нэрэмчгээ. Энд чи юу юм бэ? Нас барсан наа сонхоо ерөнхийлөгчийн осолд орсон өдөр байгаа юм. Энд сууж байгаа Жин Юнсок захирал осолд орчихсон ерөнхийлөгчийг аврахын оронд зугатааж байгаа бичлэг нь байгаа юм. Гүн чи яаж? Энэгээр ч зогсохгүй. Энэ бол нас барсан чвэ захирлын үлдээсэн хууль бус хөрөнгийн талаарх мэдээлэл байна. Хууль бус хөрөнгийг чвэ захирал авсан юм биш. Харин Жин Юнсок гэх энэ хүний хийсэн хэрэг гэдэг нь энд бүх нотлох баримттайгаа байгаа. Бидний нууж байсан хууль бус хөрөнгө усны гадарга дээр хөвөд гараад ирч. Тэр чинь юу гэсэн үг болохыг үгүй тэгэх учиргүй шүү дээ. Глори Кинг тэр талаар судалж мэдсэн бол та. Надад ч юм юм уу? Маргааш гэхэд та бид хоёрын төгсгөл ярина. Гэхдээ амьд гарах боломж байгаа болохоор таныг уулз ягж хэлсэн. Захирал та хууль бус хөрөнгөтэй холбоотой бүх хэргийг өөр дээрээ өгөр. Надад чи юу гэсэн үг юм? Хамт амьд төлөх арга байгаа гэсэн биз дээ. Намайг ганцаараа яа гэсэн юм бэ? Нэг нь амьдарч байж нөгөөх нь бас амьдрна. Хоёр хүн хоёулаа асуудалд орчих болоо. Жон захирлаа. Ээжээ. Ээжээ. Юнсаг. Мари. Яг одоо ээж бас зургийг аваад зугтах бэлтгэлээ хий. Юу болсон юм бэ? Яасан? Хурал гэж байна. Ээжээ. 124 дугаар анги төгсөв. Орчуулсан Батсалонго, дууны найруулагч Ганбаатар. Монголын үндэсний боловсрол сувг телевиз 2014 он. Хаваа явсан хүмүүсийн нэрсэн жагсаалтанд нэр нь вэ? Тэр хүн гадаад руу гарчихсан юм уу? Их чи одоо ингэ болилдоо. Манай Юнсаг юу тэгж буруу хийчихсэн юм бэ? Том нүгэл хийчихсэн болохоор нь хэлж байна. Ухаахын хүлээхээс өөр арга байхгүй. Дахиад ганц л боломж олгоно уу? Дахиж сонсмооргүй. Ерөнхий захирал нэг шийдчихсэн бол бодлоо тийм амар өөрчлөлт хүн биш. Чи бүгдийг мэдж байсан юм биш үү? Би юу ч мэдэхгүй гэдээ байхад. Ээжээ. Хадам ээж би тань ээж байна. Би таны бага охин Күнжи байна. Намайг таньж байна уу? Samsung Galaxy S5 худалдаанд гарлаа. Нар наашилж хуйдны ирчис сулран айлын хотондод төлийн дуу цангинлаа. Хүүхд төгөгшөдгүй инээдгөрөөр цалгин ирж яваа цагийг тосно. Угдан ирэх урин цаг шинэхэн тулийн цангинах дуутай зэрэгцэн малаас хүн талдуур